хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцээ дээрээ наа ни но үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэн номын 35 бүсийг би ичтэй 35 бид бүгд санаасоо хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэж чадна Сайн байна уу үзэгчтэй хүүхдүүдээ багангийн сурагчдыг ихэдээрэн зөв ярьж уншиж үжих дадлыг хөгжүүлдэг хөгжилтэй өсөг уралдаан тэмдрүүдийг эхлэж байна. Би хөтлөгч агуулаа. Харин энэ хөгжилтэй өсгүүд байна уу? Харин байна уу? Тийм ээ үзэгчтэй бидэнтэй хамт байж өсөг болж үг бүтээж эхлэлийнхаа эрдэсийн сангаар аялаарай. Ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн ерхий боловсролын 104-р сургуулийн мөнх гэрэл огштой 3-ын А ангийн Улбар Шарбаа. Харин миний зүүн гар талд нийслэлийн ерхий боловсролын 57-р сургуулийн Баярмаа огштой 3-ын Б ангийн Цэнхэр баа. Үзэгчтэй хүүхдүүдээ өсөг болж үг бүтээхтэй билнэ үү? Ямар суул юм бэ? Билнэ үү? Тэгээ үзэгчтэй ингээд нэвтрүүлэг маань нийт 3 үетэй. Эхний үе бол сонсоё, харъя, бодъё мөн үү? Нэгдүгээр үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд уран үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин гурав дахь үгийг бодитоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Хамгийн ихний үг хоёр үетэй нэр үг шүү. Ойлгомжтой юу? Ойлгомжтой үгээ бүтээж дуусаад хонхоо дарна. Аль баг түрүүж үгээ бүтээж хонхоо дарж чадна, тэр баг нэг оног авч чадна. Ингээд ойлгомжтой бол бүгдээ хамтаа эхний үгийг сонсцгоё. Хоёр үетэй нэр үг шүү хүмүүдээ. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтгэрэй. Үгээ бүтээж дуусаад хонхоо дарахаа мартваа. Гурав, хоёр, нэг. Улбар шар баг маань дахиа, Цэнгэр баг мөн адил дахиа гэж үг бүтээсэн байна. За сайн уу? За. Яагаад дахиа гэж бүтээсэн бэ? Юу дахианы дуу дуурайд байсан. Дахиа харж ирсэн үү? Харж исэн. За чиний хувьд. Зүгээр ангийнх нь гараад ирсэн үү? За. Дахианы дуу гарахаар нь тэ үсэг гарах юм ба. Тэр гарна гэж бодоод гарсан. За чи дахиа шиг дуурч чадах уу? Үгүй. Дахиа шиг дуурч чадах уу? Чи чадах уу? Өө тэр ардуур дуурайд шүү дээ ангийнх нь. Улбар шар багийн дахиануудыг сонсё доо. Оо ямар гоё тэ. Одоо нийлээ Цэнгэр баг руу явцгаая. Цэнгэр багийнх муу адил дахиа гэдэг үг бүтээсэн байгаа. Сайн уу? Сайн. За чаав хин гэдэг вэ? Инх марл. За инх марл дахиа харж ийсэн үү? Харж исэн. За дахиа чи нисдэг үлөө? Үгүй. Нисдэг юм уу? Нисдэг үлээ? Яадаг үлээ? Стүү. Нисдэггүй ах те. Дахиа ихтэй хүмүүс гэвчлээ ингээд юм фермер нөө нэг өөртөө Фермч хүн ингэж хичээдэг. Оо яг зү. Тэг тийжээдэг те. Дахианаас өөр юу гардаг вүлээ бид нэр аягуусаа хэлдэг. Оо тийм өндөг гардаг те. Тэр өглөө алмаас өндөг. Дэгдэх хэд. Оо өндөг бас дэгдэхээ ингээд дахиад ч бас ингээд гэхдээ би тэрийг нэр гайхдаг шүү дээ. Өндгөө ингээд дахиад удаан дараалах юм дэгдэхээ болт юм бол та нар юу гэж бодож байна? Тий тэгдэг. А хэрэг удаан дараа. За. Ингээд дахиад ингээд суухаараа өндгөө ингээд дулаахан болгодог. Биеийн дулаанаар ингээд дээрсэн суугаад дулаацуулт юм уу те? Тий.
А тэгээд тэрнээс өмнө авчих юм бол бид нар шууд иддэг тийм өндөг болчт юм уу? Тий. Тийм үү? Би сайн мэдгүйсэн шүү дээ. Би одоо дэгдэхийн тусдаа гарт юм болоо гэж бодсон байхгүй. За чиний дахиад догорч. Чиний үс чин барыг дахиад. Энд догор. За чиний дахиад догорч. Яа. За бүгдээрээ хамтдаа явжсэн зөв хариултыг олж мэдээ те. Эхний үг бол хоёр үетэй нэр үг байсан. За багууд маань дахиад гэж үтээсэн те. За бүгдээр зөв хариултыг олж харцгаая. Зөв хариулт бол Зүгээр л бол дахиад мөн байж өгдөө баяр хүргэе. За дахиад нэг ихтэй өгдөө үүр тариа эсвэл жижиг ингээ шавьч ногоогоор хоололд юм байна. Тэгээ хүмүүс бас нэг эртээс ингэж гаршуулж ирсэн. Тэгээд дахиад нэг махбодоо үндгийг хүнсэндээ эргэлдэг юм байна тийм үү? За харин аль баг төрүүлж үгээ бүтээж хонгоод авч чадсан бол тэр баг цэнгэр баг байлаа баяр хүргэе. Одоо харин хэдүүлээ хоёр дахь үг рүүгээ орцгоё. Хоёр дахь үгээ бүгдээрээ жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар олж мэдэн шүү заяа. За ингээд хоёр дахь үг хідэн үетэй нэр үгийг харцгаая. Хоёр дахь үг маань нэг үетэй нэр үг нөхдүүдээ. Нэг үетэй нэр үг. Энийг бүгдээрээ жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар олж мэдэн шүү. За сайн хайлчглаарай. Зүг. За анхаараарай нэг үетэй нэр үг шүүхтүүдээ ингээд үг бүтээх цаг эхэллээ. За цэнгэр баг маань тойл, улбар шарбаг маань муу адил тойл гэж үг бүтээсэн байна. Яагаад тойл гэж бодохсон бэ? Яг харагдсан үзүүлбэрээс нь ойлгомжтой байж чадсан уу? Чадсан уу те? Өглөө ер нь хичээлээ гарахтаа ер нь тойлонд хардаг уу? За. Чиний өстөл баруун тал руу гамаа зүүн тал руу гамаа. Чи хараагүй л да. Баруун зүүн. Мартсан. Чи тойлонд хараагүй юм шүү тэгэхээр өглөө. За чи тойлонд харсан уу? За тэгвэл хэлээ цэнгэр багаас. За цэнгэр багийнхан муу адил тойл гэж үг бүтээсэн те. За сайн уу? Сайн. За ягаад тойл гэж үг бүтээсэн бэлээ? Нэг юм барай тэнгуүтэй тэрэн лүг амар ширтээд тэгэд өөрийгөө хараадсан лээ. Оо яг зөв. Тойлонд бид нэг хөвчлэн тийм үйлдэлээдэг те. Тойл гэдэг нь нэг үетэй нэр үг мөн үү? Мөн. Мөн те. За өөр сая энэ үзүүлбэр дээр юу болсон бэ? Энд тойлоо хагалцсан уу? Юу болов? Барьжсэн юм уу? Унгацсан уу? Анзаарсан уу? Эсвэл рүү ийшээ хайчих шиг болсон шүү дээ. Би бүр гайхаалсан. Чиний Миний бодлоор нэг ингээд тэл ингээд шилтээлсэн тэгснээ нэг унаасан гэхгүй. нэг унгацсан уу те? Тий, тэгээд духан дээр нэг батыг махтаа гээд миний бодлоор тэгээд л бодоод л. Тэгэл бодож ирсэн үү те? Тэгвэл бараг л тойлож магадгүй юм байна. Чиний хувьд юу гэж бодож байна? Арай өөр санал байна уу? Тойл биш байхаа энэ зүгээр утсандаа харж ирснийг жоо андуурсан байхаа даа гэж бодож байна уу? Чи ямар тойлонд хардیں۔ Ийм жижиг тойлонд хардیں юм уу? Гэрийнхаа том тойлонд хардیں юм уу? Жижиг толно. Жижиг тойл. Ийм жижигхэн тойл мөн үү сая хүнийх шиг үзүүлсэн? Мөнс. Мөн байсан уу? Бүгдээрээ үжигсэн. Зөв хариултыг олж мэдээ те. Нэг үетэй нэр үг юу байсан бол хамтдаа харцгаая. Зөв хариулт бол тойл гэдэг хариулт зөв байсан байна хүмүүдээ баяр хүргэе. Аль баг төрүүлж үгээ бүтээж хонгоод авч чадсан бол манай цэгэр багийн үгээ зөв бүтээж хонгоод авч чадчихныг нь авсан байх баяр хүргэе. Одоо харин л 3 дахь үгээ бүтээцгээе. 3 дахь үг нь холбоо үг. За холбоо үг гэхээр хүмүүдээ мэдэн тийм үү? Хоёр үгээс бүтэх гээд байна шүү дээ. За тэгэхээр үзүүлбэрээ сайтраа ажиглаарай. Ямар нэгэн хөгжмийн зэмсэг шүү заяа. За ингээд хамтдаа үзүүлбэрээ үзцгээе.
Одоо харин үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтгэрэй. Цай Чингэр баг маань аман хуур гэж үг бүтээсэн байна. Улбар шар баг маань муу адил аман хуур гэж үг бүтээсэн байна тий. За Чингэр багийнхаа сайн уу? Сайн. За ягаад аман хуур гэж үгдэг болоо? Амаараа ингээд юу хий ингээд дуу гаргаад исэн болохоор амуу хуур гэж. За миний ингээд мэдэх аман хуур бол жоохон өөр өдөг та ингээд ийм төмөр ийм металлаар хийсэн. Тэгээд ийм арай Ингээд дуурайд. оо үгүй тийч юм болохоор хил хуур саяхтай бас ингэж л хөдөлсөн л дөө. Арай өөр хөгжмөн юм шиг байх шиг байна. Чи харж ирсэн өмнө? Харж байгаагүй. Чиний хувьд энэ хөгжмийг харж ирсэн аа? Зургатаар харж исэн. Зургатаар уу? Улбар шар багийнхнаас асууцгаа. Улбар шар багийнхан муу адил аман хуур гэд үг бүтээсэн байна те. Аман хуур гэж нэг Монгол кинод чичээдэг мэдгүй. Мэдгүй юу те. Тэгвэл аман хуурыг харж ирсэн үү чи өөрөө? Харж байгаа. Харж байгаагүй юу? Чи аман хуур харж ирсэн үү? Харж исэн. За аман хуур ямар хэлбэр төвчтэй вэ? Дөрүүлж моцтой дээр нэг төмөр ятсан байна. Оо яг зөв яг тиймгүй дээ шүү. Чи ястаа яг дүрсэлж хэллээ. Дөрүүлжин ихтэй яг мод ушаа жоохон төмөрөн юм металлаар хийсэн байдаг л да. Тэгэхээр саяхч юм болохоор арай өөр л харагдсан миний хувьд бол. Анхудаа сонсож байгаа болохоор жоохон мэдгүй л юм. Өөр хөгжмийн зэмсэг мэдгүй. Ер нь ингээд хилээрээ ч юм амаараа тоглож болдог. Мэдэн. За Бишгүр. бишгүр оо яг зөв үглээдэг те. Чиний Юу нэг сая үзүүлбэр үзүүлсэн хүн амаараа яваад байсан аахгүй. Тэгээд амаараа юу ингээд дуу аваа гаргаад тэгээд за хаман хуур гэж юу чигээд бодсон. за мэддгээр амаа уур гэж хэлчихээ батсан уу те. Ер нь өөр юм хөгжмийн зэмсгүүд мэдгүй. За Бишгүр. бишгүр үү. Чи юу өөр юм хөгжим тоглож чадах уу? Өөр хөгжим тоглож чадахгүй те. За тэгвэл бүгдээрээ шин зөв хариултыг олж мэдсгээ. Зөв хариулт нь юу юм бол 3 дахь үгийн зөв хариулт нь холбоо үг байсан те. Хулсан хуур гэдэг үг байсан мэн хүмүүс те. Хулсан хуур гэдэг үг байсан мэн. Энэний талаар би ч сайн мэдэхгүй болохоор хэдүүлээ хамтаа дөнгөж сая бид хүн гайхалтай хөгжим тоглож үзүүлсэн уран бүтээлчгээ тайсан өрөөдгөө дэлгэрэнгүй мэдээлэл авъя. За алгаач өгтөө авцгаая. За сайн байна уу та? За сайн байна. За та бид бүхэнд хөгжмийн зэмсгийн талаар мэдээлэл өгөөч. За. За энэ болохоор одоо хулсан хуур гэж байгаа. За энэ хулсан хуур бол одоо энэ Монгол уламжилт одоо юу гэдэг шүү дээ. Хулсан хуур гэдэг Монголын одоо үндэсний хуур чи одоо хулсан хуур, төмөр хуур, номон хуур, гуйлан хуур, ясан хуур гэж ингээ ийм 5 төрлийн хуур байдаг. Энэ нь болохоор одоо хулсан хуур хулсаар хийсэн байдаг. Аман хуур нь бол яг ингэ тоглодог. Номон хуур гэдэг нь одоо ингээ ном сум харуулж байгаа шиг ингээ хэлбэртэй одоо шаашлаар явж байгаа да. Тэр нь болохоор одоо номон хуур. Төмөр хуур гэдэг нь болохоор одоо ийм шууд ингээд тоглодог. Тийм төрлийн одоо ийм юм байна. За энэ хулсан хуур гэж бол ийм хулсаар хийсэн байдаг. Одоо тэгээд энэ гол дуу орол тоглож байгаа нь одоо энэ хил энэ дотны дундлын хилэндээ байдаг. Тэгээд одоо хулсан хуурын энэ хэсэг нь одоо энэ гялгар хэсэг нь гадна одоо амрууга одоо харна гэсэн. Одоо энэ нь болохоор дотгошаа хэсэг нь гадагшаа байж энэ жоохон күнкэр байдгийн учир нь савлтандаа энэ хилийг ингэ сайхан савж дуугаан тоглох ийм юутай байдаг юм аа улсын хуур. Одоо энэ дунд нь байгаа энэ хил уур ингэж цаашаа наашаа ингэж гарч иж энэ дуу сайхан тоглоно. Эхлээд бол татлага нь бол ингэж сайхан татаж одоо нөгөө энэ талаараа биш энтэй талаараа барьж ингэж тоглож нөгөө хилээ сайхан тоглож өгнө. Тэгээд одоо заах аргыг багш нь хэлж өгье. Одоо та нарын сайн мэддэг маамунаашир сая тоглохыг анзаарсан уу? За баяр хүргэе. Бачээ. За ингэж тоглоно.
За яг ингээд энэ хуураа ингээд сайхан тогдоо одоо сурна шүү дээ. Тэгэхэд энэ хуурын удаа уламжил татлаг гэж байгаа. Миний хүүхдээ сайн сураад. Уламжил татлаг гэхээр миний хүүхдэд ингээд багшийнхаа сайн харж одоо болохоор би амандаа энэ гар хөдөлгөөгөө ингээд тогсон шүү дээ сайн. Ингээд дуурч байгаа дуугийн сайн сонс. Хэр чанга бодихон байна уу? Ингэж хагаад за одоо уламжил татлагаараа ингээд күүл татна гэж ярьдаг аахгүй одоо ингээд багшаа ингээд яаж энэ гарны яаж хөдөлж ийнө ха тэгээд дуу саяхаас ямар гарах нь За баяр үргээ. Илүү тод уурчаа шиг юм тийм ээ. Төмөр одоо хил уурын сонирхоо харах уу? Сонирхмаар байна. За сонирхцгаа юм. За энэ нөгөө одоо хил хуур гэдэг чи одоо энэ байхгүй юу миний хөвгдөд. Энэ нь болохоор хулсан хуур, энэ нь болохоор одоо төмөр хуур гэдэг юм юм. За энэ хуурна. За баярлалаа хүүхдүүдээ. За бид баярлалаа гахсан. За баярлалаа. Хоёрын үеийн танилцуулсан танд баярлалаа. За баярлалаа. Миний хүүхдүүд ажил нь өндөр сайхан боломжтой өндөр байгаарай. Хүүхдүүдтэй сайхан сурлагын өндөр амжилт хүсье. Улам их сураарай. Өлөн уламжлагч байгаарай миний хүүхдүүд. Баярлалаа. Хоёрдугаар үе гэдэг. Энэ бол намайг батаарай. Ингээ хоёрдугаар үе рүү шилжчихье хүүхдүүдээ. Хоёрдугаар үе. Намайг алаарай. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдэхүйн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Цэгэр багийн асуулт асуух сурагчийг тайснаа урьж байна. Сэно. За. Ямар асуулт асуух гэж байна хүнд юм уу? Гайгүй юу? Гайгүй хаа. Гайгүй юу? Хариулж чадна гэж бодож байна уу? Чадна. За тэгвэл улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайснаа урьж байна. За гараад ирээрээ. За дэмжээрэй. Окей. За. 3 дугаар ангийнхаа Монголын ном уншсан уу? Уншсан. Тэглэх хаа үзэгчтэй. Яагаад тэгэхээр 3 дугаар ангийн сургуучгийн номноос танимтгүй асуулт бэлтэж ирсэн байгаа тийм ээ? Тийм. За ингээ бүгдрээ хамтаа цэгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг урьж байна. За гараад ирээрээ. 1 үсэг, 2, 3, 4, 5 үсэг байна те. Бүгдрээ хамтаа асуултыг сонсгоо. За сонсгоос өмнө энэ үеийн дүрмийг танилцуулж өгье. Та бүхэн асуултнаа шууд хариулж чадвал 5 оноо, үсэг нээх боломжоо ашиглах юм бол 3 оноо. Тэгээд ангийнхнаасаа тусалцаа авсныг болдол 2 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За тэгвэл бидэнд асуултыг хэлж өгөөч. Монгол гэрийн хамгийн дээд хэсэгт байдаг дугуйн модыг юу гэдэг вэ? Тоон. Ингээд бод хугацаа явж гэлээ. 5 үсгээс мөрдсөн байна. Яата болж тагаан юм шиг. Тооноо. Итгэлтэй нөө. Хариулт бол Тоон. Зүг байна баяр үргэе. За өсвөрдөө нэгрээ. Тоон. Монгол гэр чи юу байдаг лээ нэрээ? Тооноос гадна өөр юу байдаг лээ? Баган байдаг. Өөр. Ойн байдаг. Хаан байдаг. Хаалга байдаг тий. За тэгвэл бүгдээ хамтаа дэлгэрэнгүй тайлбарыг авъя. Монгол гэрийн тоон гэрийг гэрэлтүүлэх үүрэгтэй. Та бүхэн асуултанд амжилттай хариулж чадсан. Багтаа 5 хоног авч чадсан байна. Танад баяр үргэе. Одоо харин улбар шар багийн асуулт асуух ялж. Ингээд бүгдээ хамтаа улбар шар багийн асуулт асуух сурагчийг тайснаа урьж байна. Хин бэ? Иш үсэг ер нь ангийн даргуу. Тийм байна те. Хүнд асуулт бэлдсэн үү? Гайгүй юу? Гайгүй. Гайгүй бах те. За тэгвэл энэ шалгаад үзье. За ингээд цэгэр багийн асуултанд хариулт 3 сурагчийг урьж байна. За тайснаа гараад ирээрэй. Өсөг аавсгүй. Намаасаа уншсан уу гэжтэй? Уншсан. Бүгдээ хамтаа улбар шар багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг харцгаая тий. За ингээд нууц үсгүүдээ гараад ирээрэй. Хэд үсэг байна харцгаая. За 1 үсэг байна. 2 үсэг байна. Яг зөв 3, 4, 5,
9 холбоо үг юм уу те? Хоёр үгнээс бүрдсэн байна шүү те. Асуулт хийж өгөөч. Монгол үндэстний амьдардаг орон байрыг нэрлэнэ үү? Асуулт ойлгомжтой бол бод хугацаа явж гэлээ. Тийм урд нь цагаа зогсоох уу? За тэгвэл цагийг зогсооё. Хариулт бол Монгол хэр. зөв үү? Оо, баяр үргээ. За нэг дараалаарай. Амар асуулт биш тий. Би ч гайхлаа. Монгол үндэсний амьдардаг орон байрын гэр гисэрийн холбоог байхаар албаар толгойд хөлчихсөн байгаа юу? Монгол гэр тий. За чигээр багийнхаа яаж хариултаа олчихв? Манай халаа. Өсгийн тоолцсон юм уу тий? Тий. Өөр юу гэж бодсон? Би лав ингэ дотроо бодсон. Уул нь гэрдээ гэхдээ юу урталт нь 6. Энэ яг холбоог болоо явчихвээ бүр гайхаадсэн. Таад энийг яаж бодож олоо? Хараа манайх ингээд бараг л асуух хичээс аахгүй юу. Тэгсэн чи энэ ч гараад ирэх нь гахаад хэлсэн аахгүй юу. Зүг. Жишээ бид нэг дэлгэрэнгүй тайлбар гэж өгөөч. Ягаад гэвэл манай ард түмэн нүүдэлч ард түмэн болохоор жилийн дөрвөлрөл нөөдөг болохоор нөөдөлч ард түмэн гээд Монгол гэр гэж нэрлэдэг. Баярлалаа, бид бүхэн сонирхолтой тань мэдгүй асуулт бэлгэж ирсэн. Улбар шар багийнхандаа бүгд алга шоу баяр үргэлжлэе хүүхдүүдээ. Энэ үед асуултандаа шууд хариулж 5 хоног авч чадсан Чигэр багийнханд баяр үргэе. Та нар 5 хоногийн столоо. Үзэгчтэй хүүхдүүдээ хөгжилтэй үсэг нэвтрүүлэг энэ тэнцвэрхэн хүчтэй өрсөлдсөөр байна. Хоёрдугаар үед багууд маань 5 хонооны эзэд болсон байна. Одоо харин 3 дугаар үе. Эхэлцгээе. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Улбар шар багийн үсгээр наадагч сурагчдыг урьж байна. Гараад ир хөгжилтэй үсгүүдээ. Энэ үсгийг иш үсэг уу үсгүү? Билээ. Улбар шар багийн даалгаврын үсгүүдийг урьж байна. За гараад ирээрэй. Үсэг Тэгэхээр 7 үсгийг ашиглаад наан цаанд оруулаад үг бүтээгнэ. За эхлэе. Цаг. Цай. Арга. Арга. Арч. Арч бит. Ага. Цал. Ага. Шат. Ага. Арч. Арч. Арч битсэн. Арч. Арч. Хар. Харцаа. Цаг дуусна. Одоо 2 минутын хугацаанд ногоон тайлсан дээр үгээ бүтээн. Хугацаа хангалттай болохоор заавал бичих шаардлагагүй шууд нэмэлтээр үгээ бүтээж болно шүү заяа. За билнэ. За ингээд цаг эхлэе. Аа такси байнасаа. Зүг. За гэдэг үгийг авлаа. Ах гэдэг үгийг авлаа. Эртэ. Арц гэдэг үгийг авлаа. Арц гэдэг үгийг авлаа. Цаг. Цэвта. Цаг гэдэг үгийг авлаа. Цэ. Урд. Хай гэдэг үгийг авлаа. Арга. Агата. Үгүй биш. Арга гэдэг үгийг авлаа. Ага. Муу юм. Урда.
Агаа гэж үг байхгүй. Хар. Хар гэдэг үгийг авлаа. Харц гэдэг үгийг авлаа. Ар гэдэг үгийг авлаа. Дахиад хэлчихсэн чи. Биш. Арга гэдэг үгийг авлаа. За тэгээд одоо хабалсан. Айх гэдэг үгийг авлаа. Ар хэлсэн. Гара хэлсэн. Цаг дуслаа. Бүгд хамтаа улбар шар багийнхан 3 дугаар байс хэдийн үгийн амжилттай зүг бүтээснийг олж мэдцгээе. За ойлголоо. За харцгаая. Улбар шар багийнхан 3 дугаар үеэс ах, арц, цаг, цай, арга, хар, харц, арга, айх гэсэн нийтдээ 12 үгийг амжилттай зүг бүтээж багтаа 12-ыг авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Тэд хангасан байна уу? За яасан бэ? За тий. Өмөд айх гэж амар Тий. Өдний гэрчгээд аа. Гот тэрмэг гүчгүй дуулаа. Тэгвэл жоохон бэлгэд дутуу байсан байж магадгүй юм тийм ээ? Эцэгээ дээрээс хөө үгийн өгсгийний цааш тээ. За. Эцэгээ дээрээс ойлгох байгаа юм шиг одоо газраа ингэж цогцоодсан. Тэгвэл өсвөр нөгөө айх гэж хэлээд ах чи өөрөө ингэж хөдлөхгүй байгаа юм тийм ээ? Яг гэхдээ гайх гэж бичигдээ барыг айх. Айх гэдгийг бол авсан шүү дээ. Тэгвэл хамгийн сүүлд бүтээсэн шүү дээ. Тэр хараа гаа гэд бүг бүтээн, аг гэд үг байна. Гарч гэж нэр үг байна тий? Зөндөө үг байгаа. Тийм зөндөө үг байна тий? Гоор газтай ингэ. Тийм байна тий? Тэгэхээр Оноодоо нэмж цагандаа амжсан. за яг санаа зовдгүй. Манай нэвтрүүлэлт авах юм ямар вэ? Аим гоё. Би тэгээд баян танаа нэвтрэл зурдаг болохоор бүр аим гоё. Маш сэтгэл өндөр байгаа. Тэгвэл яг өөрөө ингэж оролцсон чи аль үеийн хамгийн сонирхолтой санагдаж байна? 3 дахь хоёр бүр аим сонирхолтой. За баярлалаа. За цэвэсгээ ямар үгэнд оролцлоо сая? Гарц, арц. Харц гэдээ бас үгэнд оролцсон тий? Чи тэгвэл өөрөө цэгэр гэснийг үг бүтээлээ? Цас гэдэг. Өнөөдөр бороо орсон тий. Энэ 3 үеийн турш өрсөлдлөө 12 оноо авлаа. Сэтгэл хангалуун байна уу? Хангалуун байна. Ямар үед хамгийн хэцүү байв? Тийм байсан уу? Бас За юунд нь жоох хүндрэлтэй байна? сандарч, Сандраад нөө тий? Хөөс ямар үгэнд оролцлоо сая? харч. Тэгээд Айх энтрээд үгнүүд орж исэн тий? Чи юунаас их хайдаг вэ? би аалцсан сэгээд. Аалцаас айдгүй. Би ч гэсэн бас аалцаас айдаг. Аалц муухай тий? Тий. Хамгийн сонирхолтой үе найл үе юм шиг байна. 3 3 дугаар үе нэ тий? За тэгвэл амжилт хүсье. Та хэд 12 онооны эзэд болсон байна. Яг одоо Цэгэр багийн үсгэр наадах гэж. Ингээд Цэгэр багийн үсгэр наадагчдыг тайснаа урьж байна. За гараа дээрээ хэд үсэг байна? За арцгай К үсэг, О үсэг, К 2 К үсэг гарч ирсэн байна тий? За бид нөө 12-оос илүү оноо авч чадны хэрэгтэй тэлтэй нөө. Тэгтээ. Ангидаа бич үзсэн үү даад? Үзсэн. За тэгэхэд хэдэн оноо авсан? Хэдэн үг бүтээжсэн? Хамгийн сүүлд тийм Тий. 15. Тий. За тэгвэл энэ удаа 15-аас илүү үг бүтээж чадах уу? Чадна. Чаднах тий? За тэгвэл бүгд хамтаа Цэгэр багийн даалгаврын үсгүүдийг өрж байна. За гараа дээрээ ид үсэг, иш үсэг, у, т гисэн нийтдээ 7 үсгийг ашиглаад наан цаанд орлоод найс чинь хөдөлгөх нь байна. Бэлэн. Бэлэн бол цаг явж эхэллээ. Лаа. Тул. Энд нь байгаад тийм. Шал. Аш.
За цаг дуустаа. За одоо та бүхэн нэмэлтээр өгнүүдээ ахиж энэ дээрээ бүтээж болно. Заавал самбар дээрээ бичих шаардлага ойлгомжтой. За ойлгомжтой байл цаг явж эхэллээ. Шат. Тэ. Юу? Шат. Тэ. Шат. 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 Хэд үгийг авлаа? Лаа. Хаалгыг бичээчтэй. Миний лаа. Нэмж утгагүй. Нэмж болно гэсэн. Нэмж Лаа хэд үгийг авлаа? юм. Чанга дээрээ. Шат. Тэ. Шат. Тэ. Шат хэд үгийг авлаа? Аш. Ааш гэж л байгаа дааш гэж авчих. За тааш хэд үгийг авлаа? Ас. За. За аль хэд үгийг авлаа? Уул. Тас. Уул. Уул хэд үгийг авлаа? Тас. Ил. Даал хэд үгийг авлаа? Тас. Тас хэлсэн шүү дээ. Болсон шүү дээ. За тааш хэд үгийг авсан? Та. За та хэд үгийг авлаа? За цаг дуустаа үзэгчтэй Цингэр багийнхаа энэ удаа 3 дугаар үеэс хэдийн үгийг амжилттай зөв бүтээж хэд он авч чадсныг бүгд хамтаа олж мэдцгээе. За самбраа өгөөрэй. Цингэр багийнхан 3 дугаар үеэс шал, лаа, шат, таш, ал, уул, дал, та гэсэн нийтдээ 8 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 8 он авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Юу болов? Жоон сандарсан уу? За өөр ямар үг вэ бүгд харъя. Та гэд утаад нөгөө нэг тааж мэдэх болохын та гэд үг гэж болж тэ. Нэг таан байсан, хоёр аатай байж болох юм байна. Бат гэж юу? Таал гэж үг байна. Таал, туш, нөгөө нэг тушиг мушхын туш гэдэг үг байгаа юм байна. Уулын зөндөө үгнүүд байгаа л юм байна тэ. Жоон сандарчих шиг боллоо тэ. За тэ үсгээ. Сэтгэл хангалуун байна уу? Юунд ямар байна? Жоон дундуур байна уу? Зүгээр үстэй. Зүгээр шүү дээ. Зүгээр нэвтрүүлэлт авах гэж ирсэн юм чи тий. Чинийхаар ямар байв? Ямар үгэнд оролцсон? Та гэдэг үгнээс өөр ямар үгэнд оролцсон ойлоо шүү. Ах гэж үгтэй л юу лээ? Юу бол одоо бүр бүгд сандарсан байж та би бас сандарсан шүү дээ. Аш гэдэг үг нь бас. Уусгүй сая бүр үгэнд оролцсонгүй шүү дээ уусыг. Ганцхан үгэн дээр Юунд орсон юм? Уул. Уул гэж үгтэйс юм уу? Уул. Уул гэж үгтэйс юм дээ. Тийм энэ дээр. Тийм Даал үү? гэдэг үг дээр. За өөр ямар үгэнд оролцох боломжтой байсан юм чинийхээ? Дутмут гэдэг үгэнд оролцох боломжтой байсан тий. Ил үсэг сая энэ хоёроор амар их гүйлээ тий. Би харсан. Хөө жоохон байж байгаа л гүүгээд ахаад байж байгаа л гүүгээд баг бүх үгэнд оролцсон уу гээсэ. Тийм. Ингээд энэ үеэс 8 хоног цуглуулж чадсан байна. Баяр хүргэе хүмүүстээ. Манай өнөөдрийн дугаарт нийслэлийн ерхий боловсролын 104 дугаар сургууль болон 57 дугаар сургуулийн 3 дугаар ангийн хамт олон оролцлоо. Ингээд тайцнаа 2 ангийнхаа багш нарыг орж ийн алган чогтоо авцгаана уу? За сайн байна уу? За сайн байцгаана уу. Намайг Мөнх гэрлэгдэг. Би боловсролын салбарт 37 дахь жилдээ багшилж байна. Энэ жил маань миний отхон шамнар. Ингээд отхон шамнартаа баярлалаа. Өнөөдрийн хэмжээнд маш амжилттай оролцсонд баярлалаа. Багш та нартай хайртай шүү. За зогшоо 3 үеийн дурш ингээд ангийнхан тэмцээнд оролцлоо. Камерын араас харж байна. Отхон шавнар гэхээр одоо ер нь бол хамгийн сүүлийн төгсөлт гэсэн юм байна шүү дээ. За та гоё сэтгэлээ олцож энэ 3 үеийн аль үе дээр нь илүү тийм сэтгэл. Ер нь бүх үе дээр л ерөөсөн маш яа тийм байна. Тоглолт юм байна ерөөсөн. Бараг өөр нь өмнөөс нь өөрөө гарчгүйгээд үсгийг бүтээчмээр тэрийг дуудчихмаар өөрөө бараг дунд нь үсэг болоод гүүмэр санагдлаа. Маш их самдард юм байна. Маш их твдд юм байна. Төрөөд бараг зүгээр амьсгал тасах шахалаа шүү дээ бараг. Үнэхээр сайхан нэвтрүүлгээ танаа нэвтрүүлэг бол би ерөнхийдөө байнга үздэг. Тэгээ энэ нэвтрүүлэгт орон гэснээс хойш хүүхдүүдэд нэлээд сайн зөвлөсөн. Миний хүүхдийн монгол хүн юм чи монгол хэлнийхаа тухай нэвтрүүлэгт маш сайн оролцоорой, маш сайн үзээрэй гэж загсан. Түүнээс хойш манай
хүүхдүүд нэлээд сайн үзсэн. Зарим бүр танаа нэвтрүүлгийн дууг чэйжсэн гэсэн. Айгүй сайн үзсэн, тогтоосон гэж байгаа. Тэгээд танаа хамт олон маш их баярлалаа. Ийм сайхан хүүхдийн танин мэдхүү монгол хэлний хичээлээр ийм сайхан нэвтрүүлэг явуулдагт үнэхээр баярлалаа. Маш гоё нэвтрүүлэг шүү. Амжилт хүсье та бүхэнд. За баярлалаа өгшөө. За таны хувьд авшаа сэтгэлээ хаваацааж бид бүхэнд 3 үеийн дур хамтдаа өрсөлдлөө. Сайн байцгаана уу. 20 дугаар сургуулийн багангийн багш Баярмаа. Одоо 13 дахь жилдээ ажиллаж байна. За. Байгууллагууд. Би энэ ангийн намраас хойш авсан. За. Тийм миний одоо 57-гийн анхны шавнар энэ нэвтрүүлэлд орон гээд 7 хоногийн өмнөөс мэдснээс хойш баг битэн нойртой онсонгүй тий. Маш гоё нэвтрүүлэг байна. Баярлалаа. Бүгдүүд маань сайн оролцлоо. За. Танд нэг юм боломж олдоод яхаа багшаа. Та хэрвээ ингээд шууд ингээд 3 дугаар ангийн одоо шүл энэ 8 настай хүүхд болоод ингээд хувраад орох байсан бол та аль үе дээр нь оролцох боломжтой орох байсан бэ? Би бол 3 үедээ гурван дээр л орно. Нэг л үе дээр нь орох боломжтой байл тий. Үсгээр наадъя. Эсвэл надад дээр ороод илүү онохгүй тий битээг байсан баха. За баярлалаа багшаа. Ингээд үзэгчтэй хүүхдүүдээ манай нэвтрүүлгийн хамтран ажилладаг Анд хэвлэлийн газрын анхагч нараас нь та бүхэндээ гайхалтай номын дээжс явуулсныг бэлгэлэхэд таатай та бүхэн ангийнхаа номын санг байжуулаарай багш нараа. Баярлалаа. За багшаа мөн адил танд номын ангийнхаа номын санг байжуулаарай. За одоо харин бүгдээ хамтдаа нийт хөгжилтэй өсгүүдээ бүгдийг нь тайснаа орж байна. За гараад ирээрэй хүүхдүүдээ. За гараад ирээрэй. 104 дугаар сургуулийн байна уу? 57 хүн байна уу? За тэгвэл бүжгэлцгээе. Са. Яса. Үзэгчтэй хөгжилтэй өсгөх нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Бид бүхэн 3 үеийн турш танин мэдгүй асуултанд хариулж их эднийхээ эрдэнэсийн сангаар айсны эцэст цэгэр багийнхан маань 15 оноо, улбар шар багийнхан маань 17 онооны эзэд болсон байна. Тэдэнд баяр хүргэе. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай хөгжилтэй өсгөх байлаа.